Сайн уу ийм үе байна. Өнөөдөр та бүхэнд гол мэт урсах уй гуниг хэмээх киног тайлбарлагаар бэлтгэлээ. Зүүтэндээ би гатлахад хэтэрхий урт голын дагуу гүйж байдаг. Би тэнд байсан чим шиг, үгүй чим шиг. Энэ гудамжны булан тохойг би сайн мэддэг. Учир нь тэнд миний залуу нас цэцгэлсэн юм. Гол мэт урсах уй гуниг. Энэ бол Ио, энгийн даруухан хөдөлмөрт сурагч охин. Түүний ээж нь хөгшин ирчүүдэд массаж хийж мөнгө олдог бөгөөд тэдгээр хүмүүст өөрийгөө охинтой гэдгээ мэдгэдэхгүй тулд муун. Өдөржин гэртээ ажиллаа хийдэг учраас тэр гэртээ эртж ирж болдоггүй. Иогийн зөөдөнд үе үе аав нь орж ирнэ. Тэд гэр бүлээрээ жаргалтай байх ч зүүднийхэн төгсгөл тэдний тоглож байсан тоглоом эвдрээд зэвэрчгсэн харагддаг бөгөөд одоо аав нь байхгүй болсныг гэлтгэн. Тэдний амьдрал их тааруу тарчигхан. Тиймдээ ээж нь их бухимдуу бүх стрессээ охиндоо гаргадагч. Охин нь чимээгүй л тэр их уур бухимдлыг нь хүлээн авдаг. Иогийн бие нь өвдөжээ. Ээжтэй хэлэх боловч тэр тоохгүй. Хичээлийн шинжид эхлэхэд сургууль нь шин дүрмд хувцтай болсон тухай хэлээд шинэ хувцсны мөнгө нэхэгч ээж нь түүнд өгөхгүй. Энэ бол Чимэн. Чимэн бол элэг бүтэн амьдралтай, аав ээжийн хайранд өссөн, онц сурдаг, царайлаг, сайхан сэтгэлтэй бүхий л зүйл түүнд байгаа мэт. Ио болон Чимэн хоёр хөршүүд бөгөөд нэг ангийн найзууд. Тэд бараг л хамтдаа нэг гудамжинд өсөж байгаа боловч тэдний гэр бүлийн уур амьсгал, амьдралын байдал өөр. Энэ охин бол Шаоми. Өнөөдөр шинээр шилжиж ирсэн. Өмнөх сургуульдаа дээрлгүүлдэг байсан бөгөөд дээрлэхүү хүүхдүүдээс зугтаж шинэ сургуульд оржээ. Тэднийх боломжийн амьдралтай учраас шижилж ирсэн эхний өдрөө л найзуудтай болно. Тэр шинэхэн найзуудтайгаа хамтаа зураг даруулахдаа Иогоос зураг авч өгөхийг хүсэх ба. Тэр түүнийг яагаад үр хувцтай байгааг нь лавлан асуухад ангийнх нь түүнийг ядуу учраас хувц авч чадаагүй гэдэл нүдэн дээр нь хэлчихнэ. Шами Чимэн сайн болно. Чимэн Иод их сайн хандна. Бие нь өвдгöd халамжилт хижээл номонд нь санаа тавьдаг бөгөөд Шами тэр хоёрын харилцаанд атаархаж эхэлнэ. Чимэн Иод сайн ханддаг нь найзын сэтгэл гэдэг нь илт. Гэвч Ио бол түүн сайн. Чимэн шинхэн найзтай болох ба өөр шигээ төгс нэгэндээ учрна. Онц зурдаг, царайлаг бас сайхан сэтгэлтэй охин бол Гү Сэншин. Тэр сургуулийн шагнал гардуулах ёслолоор шагнал авч байх үеэрээ Чимэний гарт байсан цэцэгнээс харшил өгч эмнэлэгт өргөж өгснөөр тэд танилцсан. Тэр ихэр эрэгтэй дүүтэй бөгөөд түүнийг нь Гү Сэншин гэдэг. Тэр ихтэй их сайн хандаж, халамжтай дүү. Их чин сурлагтай, томоотой бол дүүн дүрсгөө бөгөөд муу сурдаг. Гэхдээ маш сайхан сэтгэлтэй нэгэн. Ио сургууль дээрээ ирээд интернетээс өвдөлтийнхаа дагуу хайна. Хэвлийн өвдөлт нь октийн бэлгийн замын өвчин, өвдөлт байж магадгүй тухай мэдснээр эмнэлэгт очиж эмчит үзүүлнэ. Эмч дүүнд өвчнийхэн талаар хэлж лазер эмчилгээ шаардлагатай 5 удаагийн оролдоор идэх боломжтой ч төлбөр нүнтэйг дуулгана. Ио эмчид бэлгийн харилцаанд хизээж орж байгаагүй хэлээд яагаад ийм өвчтөй болсноо асуухад энэ өвчин нийтийн халуус, нүүр гарны альчуурнаас халдварлаж болдог тухай хэлнэ. Тэр сэтгэлээр унсан учраас уйлаад цахилгаан шатаар бууж байхдаа хоёр эхрийн нэг болох Гү Сэншинтэй таалдана. Оройн өвчнийхаа талаар ээждээ хэлэх гэж оролдогч ээж нь түүнийг өвцөн гэж худлаа шалтгаглаж мөнгө авч сургуулийн дүрмд хувц авах гэлээ гэж зэмлэнэ. Тэр орой Чимэн шагналтай хамт авсан цэцгээ барьсаар ирнэ. Ио цэцгэн дуртай учраас түүнд дурсахад цэцгэс үзэгсэлэнтэйж хэдхэн хоногийн дотор хатчихдаг гэж хэлгэн тэдний харилцааны талаар хэлж буй мэт. Маргааш нь хичээл дээрээ хийцгүүр цуух Гү Сэншин хичээлдээ хоцорч буй Иог холоос хараад инээмсэглэнэ. Дараагийн хэсэгт Ио оройн хоолоо хийж байх бөгөөд Чимэн ирээд тэд ярилцаж байх үед өвдөлт, стресс хоёроосоо болоод ухаан алдна. Түүнийг эмнэлэгт авчирч эмчлүүд сая нэг ухаан ороход өөрийнх нь талаар мэдсэн байх вэ гэж санаа зовдөг. Азар тэр мдээгүй байсан учраас санаа амраад өөрийнх нь тухай зүүдэлсэн зүйдээ түүнд хэлээд өөрт нь гаргадаг тэр их сэтгэлийн талаар ярилцаж чиний надад гаргадаг сайхан сэтгэл үнгүүдэх болноо. Надад хэтэрхий их сайхан хандах хэрэггүй гэж хэлэхэд Чимэн тоохгүй түүнийг асраад эмнэлэг чөнжөө ханана. Энэ хэсэг тэдний нэгэндээ яаж ханддаг нь тод болноо. Чимэний хувьд Ио сайн найз нь бол Иогийн хувьд түүнийг өөрөөр хардаг. Тэгээ өөрөөс нь болж түүнд хэцүү байх вэ гэхээс их санаа зовдөг бололтой. Найзынх нь бие муу байсан учраас Чимэн аваасаа мөнгө хулгайлаа түүнийг эмчилгээ хийлэг гэсэн ч тэр түүний мөнгийг авдаггүй.
Илүү их юмдуунээр эмчилгээгээ олж авах гэж хувийн эмнэлэгт ирэх үеэр нь Шами дагаж явсаар түүний зургийг дарж халдвар төвчтэй гэж сургуулаар тарааснаар охиныг ангийнх нь гадуурхаж дэрлэж эхэлдэг. Жиминий бэлгэсэн цэцэг хатаж буй хэсэг гарах нь Иогийн сэтгэл бас хатаж шаналж буйг харуулах мэт. Хүнд хэцүү байх үед Гүс Сүншин өөрийгөө баруунаас мандах нар гэсэн утгатай гэж танилцуулсаар түүний амьдралд орж ирэх бөгөөд тэр бүхий л цаг хугацааг түүний талд орж итгэл найдварыг бэлэглэнэ. Түүний ачаар тэр зүгээр нэг дээрлгүүлэх биш тэмцэж эхэлдэг. Үүнийг харсан Жимин түүнийг ойлгохгүй буруутгаж тэдний хооронд маргаан усна. Бас тэр бусад сурагчдад дээрлүүлж буйг нь төдийлөн анхаарахгүй байх бөгөөд халдвар төвчөө яаж авсан тухайг нь асууж түүнийг улам их шахлуулна. Түүний өгсөн цэцэг хатаж хорчижээ. Тэр эцэст нь тэр цэцгийг хаях бөгөөд тэр цэцэгтэй хамт тэдний харилцаа дуусахыг илэрхийлэх мэт. Дараагийн хэсэгт мөзий үзгээд бод ангийнхан түүнийг ирээгүй байсан ч автобусны жолоочд хэлэлгүй. Орхиж явах үеэр Гүс Сүншин түүнийг дагуулж мөзий орно. Тэнд Чимэн болон Сэншин хоёртой хамт дөрүүлээ мөзий үзэх ба Ио тэднийг алсаас харан сэтгэл дотроо бахан хатааргалт өгч үнэхээр сайн тохирсон хосууд гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Иогийн ээж нь үйлчлүүлэгчтэй массаж хийж байх бөгөөд дуусныхан дараа шүршүүрт ороод түүний охины альчуураар биеэ арчиж байх хэрэгтэйг хараад зэмлэнэ. Ио гэртээ ирээд ээжээсээ мөнгө хулгайлах гэж оролдох боловч чадалгүй баригдчихдаг. Ээж нь сургууль дээр очиж уулзсан охины байдлыг мэдсэн тухайгаа хэлж түүнээс асуугаад яаж яваа тийм өвчин авсныг нь асуугаад тэр зөвхөн гэртээ л усанд орж өөрийнхөө альчуураар биеэ арчиж байсан тухайгаа хэлэхэд ээж нь сая л нэг өөрийнх нь буруу гэдгийг ухаарч охиноо дагуулan эмнэлэг явдаг. Үзэгдэл солигдоход Ио дээрлгүүлж буй Шаминийг харах ба хажуугаар нь тоохгүй өнгөрч байхад тэр түүнийг өөр хүнд битгий хилээж би чамд хүссэн мөнгийг чинь өгье гэж гуйна. Хүнд хэлэх юм бол алчхан шүү гэж сүрдүүлэхэд Ио хүнд хэлхээс минь өмнө алаарэ гэж хэлжгээд яваад өгнө. Гэхдээ тэр анхнаасаа л түүнийг дээрлгүүлж байгааг хэд хэдэн удаа харсан ч хэнд ч хэлээгүй байдаг. Уурлаж хорсон Шами түүнийг алуулахаар төлөвлөж хүмүүс хүсэлдэг. Жиминий найз охин гэж хэлэгч үнэн хэрэгтээ андуурагдаж Жиминий жинхэнэ найз охин болох Гүс Сэншин дээвэр дээрээс унаж ухна. Энэ үхэл бүгд Иог буруутган улам ихээр ад үзэж дээрлэгдэг. Энэ удаа түүнд хэн ч итгээгүй тул амиа хорлож баталгаар шийдсэн Ио голын ирэг дээр зогсож байхад сургуулийнх нь хүүхдүүд тойр зогсоод чи чадахгүй хүн алчгаад өөрөө амиа хорлох гэж байна гэх мэтээр доромжлож үл тамсарлаа. Гүс Сүншин түүнийг өсрөх гэж бүг сонсоод маш ихээр эргэлзэж суугч эцэст нь түүнийг аврахаар гүйдэг. Учир нь тэд анх танилцж байх үед хэрвээ чи гол руу өсрөвөл би чиний араас чамааг аврахаар орно гэж амласан амлалтаа сансан байх. Би үнэхээр түүнийг алаагүй гэж орлоо зогсож байх үед нь Гүс Сүншин гүйж ирээд тэр хэнийг ч алаагүйгээд түүний тал дахин нэг удаа орж өмөрөгч эгчээгээ алуулчгаад түүнийг өмөрлөө гэх мэтээр түүнийг элдвээр хэлнэ. Ио хэлэхдээ би биш та нар бүгд алуурчин. Та нар өөрсдөө ямар муухай хүмүүс болохоо хизээж хүлээн зөвшөөрөхгүй та нар санахгүй байна гэж хэлцгээдэг. Намааг яаж дээрлэж байснаа санахгүй байна гэж хэлцгээдэг. Та нар харамсаж гимшихгүйгээр сайхан амьдарч байна. Ийм өчүүхэн хүмүүс байж өөрсдөө сайн хүмүүс гэдэгт итгэж хийсэн буруу байхгүй гэж бардамнана. Та нар бол чулуунаас хүйтэн аимшигтай тэнэг хүмүүс. Би Гүс Сүншинийг хэн алсныг мэдэхгүй ч намааг хэн алсныг та нар мэддэг боллоо гэд гол руу үсрээд орчихно. Түүнийг Гүс Сүншин аврахаар араас нь ус руу өсрөн ордогч түүнийг уснаас гаргаж ирэхэд тэр сэрдэггүй. Киноны төгсгөлд Гүс Сүншиний өвлийн талаар мэдүүлэг авч байх ба Шами сууж харагдана. Жиминийх нүүж байгаа бөгөөд тэр түүний цонхон дээр цэцэг орхиод явна. Иогийн ээж нь массажны ороо зарж байна.
Сургуулийн хүчирхийллийн талаарх мэдээ зургатаар гарна. Сүншийн сургуулаас олж шин сургуульд шилжиж очжээ. Зовлон төвчээд өнгөрөхөд уйдгар гунаг уур хилэнч дагаад л өнгөрнө. Нулимсаа битгий төвч зөнгөөр нурсах уйдгар гунаг яг л голтой адилхан. Нэг бол чамааг зайлгэн эсвэл зорьсон газар чинь авиучна. 西是太阳从西边出来的西。